Завхан аймгийн Отхон сум. Хангай нурууны ноён оргил Отхон тэнгэр уулын бил хормой буян тоглын хөвөөнд оршдог. Нийслэлээс 1000 км алслагдсан 2674 хүн амтай 204,000 малтай. Энэ хавар 84,000 төлөв хүлээн авна. Одоогоор их малын 70% нь төлөлөөд байна. Энэ өвөл онд сайн орсон учраас хаваржилт онцгой сайн байна. Отхон сум уулын орон. Хярын замаар том өхөр чулуун дээгүүр харайлгасаар очсон айл бол Завхан аймгийн Отхон сумын малчин аймгийн авраг гам болдын хойлоо. Гадаа нүүр нүдгүү цасаар шуурвч өвлжөндөө байгаа гэр дэндүү тохилог дулаахан. Эднийх ариун болд жаргал, давааням, лүндэ гэсэн 4 сайхан залууга малчин болгож уугуул нутагтаа эзэн суулгажээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монголын үндэсний даатгагч Монгол даатгал. Мал төлөө эхэлсэн байх шүү. Танаа одоо сайхан харагдаж байна. Ой, эхэлсэн байна оо. Тэгээд энэ жил өвөлдөө сайхан ороод мал төлөө тэгэхээр дундаа орж байна. Тэгээд хичнээн л ахгүй. Энэ жилдээ нэг 500 гаруй төлөө авна. За тэгээд наа нэг 200 300 гаруй төлөвчл байна да. Мал ер нь жилдээ дайггүй юу? Жилдээ сайхан дүнтэй орсон болохоор жилдээ сайхан. Оо. Жилийн онцлог ер нь ямар ах юм мал төлийн онцлог. Төлийн онцлог энэ жил цаг сайхан ороод юу унтаад гэж юм уу? Сайхан байна шүү. Отхон дэнгэр хайрхны үртэл байт дан байдаг л да. Энийг үлдсэн тэгэл. Цагаа гарын хувьд Өвөрмц. 4 сайхан залууга малчин болгоцсон юм байна. Оо дөрвөл юм алдаа. Тэгэл хүүхдүүдээс нэг ямар ч зүйл арга төгсөөл хүүхдүүдэд төгсгөл тэгэл. Тэр уумалдаа гаргацсан байж байна. Хамгийн домын авгаа нөржин авгаа авсан тэгэл. Томон тий. Өөрөөсөө өрөө саналаараа дуртай гарсан юм аа тэр. Оо өөртөө. Аав ээжийнхээ хажууд бас мал ухааныг эзэмшнэ гэдэг бол их завшаан да. Тэгэл авчгаанд мал шууд төвчлээ. 10 жил болж. Малчин гэдэг мэрэгжил маань ажил маань ер нь өөрт чинь таалагддаггүй юу гэж бодогдож явдггүй тэр талаараа ярина. 2015 Тэ амьдрын гэдэг ямар ах юм? гоё. Малдагаад гоё. Аавны хэдэн онд одоо малчин болсон? За би 2013 онд сургуулаа төгсвөл. Тэргээ албаацсан уу? Овсомгийн улаангон. Тэг 240 дугаар ангид басаа. Өөд зэлүүд нутагт хідэн малаан л гэж яваад хэдэнд телевизийн дурангийн өмнө ярина гэдэг ёстой барахгүй ажил бололтой. Харин тэд малаа яаж маллахаа заалгахгүй хүмүүс. Эднийх энэ хавар 500 гаруй төл авна, амар хүйл даваа. Олзуурхмаар нь бүл сайтай айл юм. Тондгэр хайрхныхаа энэ ойролцоо ингээд бил хаягаар нь өвлждөг, хаварчдаг, нутгалдаг ийм малчтайгаа. Ийм нутагт одоо гарсан одоо төл гэдэг бол хамгийн өлчөр байдаг байхаа гэж бодож байна. Гадны байгалаас л байдаг л та ингээд тасаа ижилт байгальтайгаа ижил тасалсан багасаа ингээд манайхаа чинь ингээд энэ сарвчтай хшаандан гიშгэн энэ хурглаад ихээр нэмдрүү ингээд ялгаа хийдэг. Тэгэл багасаа ингээд гадаа ийм Көтөнд болсоосоо цагаагаар манай чиж көтөн байдаг шүү дээ. 500 мал боожуулна гэдэг их том ажил шүү ер нь. Том гэцүү шүү дээ чинь байгаль тэнгэр ангаа камераар адилхан камер нь тэнгэр ангаа сайхан болохоор адилхан сэтгэл гоогоо сайхан байна. Тэгэл ийм л байдаг шүү дээ өдөр шөнөгүй ажил нь бид нар чинь сүн манж төлөө авч байгаа. Тэнгэрийн мохойд энэ жил бол үнэтэй шүү дээ бараг манцсангүй дээ манайхаа чинь. Мал төлөх үеэр нилээд одоо бас бүл шаардлагатай байдаг. Манайх 4 хүүтэй 4 л ингээд малчин болгосон. 2 3 сургууль төгсөөд нэг нь ч багаас нь 4-р ангид юу төгсгөө тэгээ мал дараахсан. Ханилахгүй. Наад бол тэгээд одоо сургууль нэг мэрэгжилтэй тэгээд өөртөө юу ах юм гэдэг малтайгаан байгээ. Одоо энэ мэрэгжил гिचнээ сайхан мэрэгжилтэй болоод ч ажиллах орон байрс олдохгүй байна. Тэгээд яг гүйцэлдүүлж болтгол багтаа би нэр хөөгдүүд болохоор тэгээд одоо ялмалч болгосон юу. Өөртөө сонирхолтой. Нэг нь ямаага нэг нь хань хургалсан хань хариулцдаг.
тий нэг нь нөхрөө тэгэл ингээл нэг нь малаа алтуулчаач үлээл хүртээ юм да. Уул ангаш 3 залуу үнэхээр тустай байгаа да дайрын ажил. Стат тустай энэ гурав чинь юм сайхан болчиход үн сайхан тустай байгаа чинь нэг одоо үдээгээ гоожрэл нэг нь хүртээ юм тэгэл ингээл. Энэ малаа чинь хамтд дэмжээл за энийг ингээ хөл энэ үнийг ингээд яагаад цаагаатах хүлээл гэж байгаа юм чинь тэгээ саач. Танах ч одоо тэгээ ямар үйлдвэрийн мал байх вэ? Яг нутгийн үйлдвэр хань уу? Тэгээ үйлдвэр хань уу? Тэгээ Гоцохна хаанаас тавих вэ? гоцохна одоо тэгэл хойноос малын эмч нар чинь хойцмодоос гоцох нь уцарж өгнө. Тэгээ тийм юм юунаас үйлдвэрийн солилцдог гэдэг юм да. 2 жил 3 жил болоод тэгээ солилцдог. Хэлтүүлэгчээ солилцдог тий. Ер нь бол мал төлөж дуусч байгаа юм байна танаа автан тий. Дуусч байгаа одоо бараг дуусч байна. Бод мал арай бодог баха. Бод мал одоо төлөж байна. Үнээ бол тоглож байгаа. Гүү муунаглаагүй. Одоо жил үүдэлт ирээд явж байгаа. Хангаа Мал төлөх төхөөд ирэхээр бас малчин эмэгтэйчүүдийн ажил ундардаг байхаа тийм ээ. Юу амжуулж хийж авдаггүй ер нь мал төлөхөөс өмнө залуучууд юу гэж хэлмээр байх юм юуг амжуулаарай. Тэгвэл одоо зотрохгүй одоо малаа төлөвлүүлж чадсан шүү гэж хэлэх бол таавал туршлагатай сайхан малчин биш шүү дээ. одоо яг хаа өвс ногоогоо л их юу тавьж өвс ногоогоо намартал сайн манжиж яваарай гэж манайхан чинь өвсөс саадах юм да. Намар тэгэл өвс одуулдаг. Тэгэл нэмнэ гэдгийг баг нэмнэ итэл биш нэмнэ байгаа. Тэгээ энэ жил өнөө цаг сайхан байсан болохоор нэмсэнгүй. Тэгэж шуулгаад таавал. Хурга нэмнийг одоо ингээ болчихж байгаа. Тэгээ энэ жил бол нэмсэнгүй. Урд жилүүд нь бол нэмэнт юм уу би ерөөсө нэггүй хоо нэмэнт. Энэ жил цаг сайхан. Хөл ер нь одоо энэ жил ирүүлүү төлийн янз бүрийн өвчин гайгүй юу? Гайгүй. Төч цэцгэлтэж энэ төр байхгүй юу? Гайгүй юу? Цэцрэл ганц нэг цэцгэлтсаа тэгээд ийм тариагууд багийнхаа малын эмчээс зөвлөгөө аваад ярьж утсан шүмсээр яриад тэгээ ийм тариа аваад залгуулж авч хийгээд өстой минтэ төлөв минт байвал тэгэл манай чинь тэгээ баярлал тэр үгээр амтэрч энэ үгээрээ өсөж амтэрлан залгуулж байгаа юм чи манайхан чинь зах зээлээс бол байдаг ямар ч юунаас сумаасаа хулаа юм юунаас байдаг болохоор тэгээ эднүүдийнхэн наас ноолуур тиймэр л ашиг шимээр л амтэрлан залгуулдаг шүү дээ. Танаа хорго бол нэлээд тавир сайхан болсон юм байна. Хэлтүүлэгчээ нэлээд эрт тавьсан юм байна шүү дээ энэ жил. Тэгсэн манайхан жил угаасаа манай чинь 10 сарын 1 ингээл уцтнаад байдаг шүү дээ. Нэгнээс тэгэл 5 10 ингээл. Одоо ууган ургуул сар болчих юм байгаа үстэй. Болж юм сар болчих. Төрөч юм сар болчих. Энэ жилийн ихэр олонтой юу нэрээ? Ихэр байгааг өмнөхөөс гараа цөөхөн байна энэ жил. Угаасаа алсаасаа цөөхөн байна. Хангай нурууны орчмын энэ нутагт өдийд бүүхэл цэцэг алаглах цагаарч цас бударч л байдаг. Ийм нутагт хүн малгүй өлчирчдөг биз. Тэгсэн атлаа малаа 3 дугаар сарын 1-ээс төллүүлэхээр хуц ухнаан тавьж. Тун удахгүй эдний мал төллөж дуусна. 1 жилийн ажлын үр дүн гарна. Дагшин хангай их зармын малчид огт зутралгүй онд орж одоо тарган сайхан хаварж иж байна. Төлөв мал нүүдэл гүйцэх болсон болохоор отгоныхан хангай руугаа нүүж явна. Тэмээ ачсан нүүдэл ховоржээ. 2 тэмээгээ хөтлөөд хотож нохоогоон дагуулад нүүжил явна малчид маань. Энэ нүүдлийн мал аж ахуйг суурин болгох хэрэгтэй гэж аман зоргоор цэцэрхэх нэгэн бий. Яаж өөрчлөхөөл эхлээд сайн бодохгүй бол уул уурхай шиг хэдэн малчин мал хоёроор тоглочих вэ гэж эмзэглэнэм. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа цагт 4 цагийн эргэлтэнд нүүсээр л байх болно. Хаваржаа, намаржаа, өвөлжөө, цуслан гэж байсаар л байх болно. Ишиг хоргол бол нүүдэл гүйцчихсэн ийм сайхан цаг болж байна тий. Тэгээд одоо энэ жилээр нь ямар оров? Энэ жил гайгүй дайжгүй үнэтэй сайхан болсон. Мал таргаа. За тэгээд замдаа хорголж ишгэлж байна гайгүй юу? Замдаа оргол ишгэлэг юм байхгүй одоо төллөө дууссан болохоор тэгээд дууссан. Танах чи энэ жил хэлтүүлэгчээ их хэрчтэй байсан юм биш үү? Манайх чинь 10 сард тавиал гээл сая
сүүлчээр. Хэдэн сард яг төлөө дуусгаар тавьж байна. Энэ 2 сарын сүүлчээр л хамгийн сүүлд төлөө. 2 сар ихээр эхлэв. хангаад одоо ийм эртээ тавих бол ашигтай байдаг юм уу ер нь? Гайг. Гайгүй. Юу яачгаар чинь эртээ амга нөгөө юунд гар агмагнд гар ачгаар сайн нөгөө твэр юу. Одоо тэгээд хангаад гарах гэж яваа юм байна. Одоо ингээ хангаад байгаа юм сумын төгөө. Одоо аг энда гарна гэсэн үг үү? Баг ингээл боргондоо бараатлаа. За тэгээд тэмээгээр нүгэ явж байгаа бас сайхан санагдлаа. Отрихоо гэрээ гिचсэн. Отрыгаа гэрээ гिचсэн юутай шоу хатгаа тэгэл. Тэгээ өнөөд гарч байгаа тэгээ том гэрмээр машидсэт халах. Аа чинь малчин хүмүүс үү ер нь? Манай аав жирмалчоо. Аав маань аймгийн авраг малчоо мөгтөр гэдэг юм би. За тэгээд одоо ингээ тэмээгээ ачаад ерөгдөөдөө ингээл ангаар угаа зүгэлж байгаа хүн юм байна тийм ээ. Ер нь бол хүүтэйгээ явна уу? Манай дүү. Дүүтэйгээ явж байна. За тэгээ амжилт төсөө. Сайхан одоо малаад харгалуулаарай. Отор нүдлээ сайн хийж байгаа ийм сайхан залуу байна тий. За эртээ сайн яваарай. Нэвтрүүлгийн хамтрагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүд аж ахуйн байгууллага. Төл таван эрдэнэ нэвтрүүлэгтээ Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүд аж ахуйн байгууллага хамтран ажиллаж байгаа юм. Зудын эрсдэл үүсгэн тодорхой 5 аймгийн 5 сумыг тэд сонгож ажилласны нэг нь Завхан аймгийн Сант Маргац сум байсан юм. Эднийх төслийн 2 дугаар зорилтын хүрээндээ 5 сумын 500 малчин өрхийн мал сүргийн 50 хүртэлх хувийг 2 дугаар сарын дунд үеэс шинэ ногоотой залгах хүртэл уураг, амин дэм, эрдэс бодисоор тэнцвэрж үүссэн нэмэгдэл тижээлтэй байлгаж, төл эмэнд их жилбтэй малын болзошгүй хоригдлыг бууруулах тижээлийн багцыг олгожээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүд аж ахуйн байгууллага маань бас малчд төлчтэйгээ энэ жил одоо хамтарч ажиллаа. Ямар хэмжээний тусламж үзүүлж наймал өрхийг одоо хамруулав. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүд аж ахуйн байгууллагын онцгой байдлын яаралтай тусламжийн сангаас бид нар энэ жил 290 мянган долларын санхүүжилттэй төслийг 5 аймгийн 5 сумын өөрөөр бол өнгөрсөн жилийн гантай байсан бэлчээрийн даацсан олон дахин хэтэрсэн өвлжилт хүндрэх эрсдэл их эртнээс үүссэн 5 сумд хэрэгжүүлсэн. Тэрний нэг нь бол Завхан аймгийн Сант Маргац сум байна. Тэгэхээр Сант Маргац сумын 100 хоньтлогоо шилжүүлснээр 300 ба түүнээс доош малтай 100 малчин өрх төсөлд маань хамрагдсан. Энэ хүрээн дээр бид нар тэр санхүүжилтээрээ 66 тонн тижээлийг одоо энэ 100 малчин өрхтөд олгосон байгаа юм. Нийт дүнгээрээ малчтаас 13 сая төгрөгийн худалдаа авалт буюу мах худалдаж авсан 12 сард одоо Сант Маргацаас 100 малчин өрхөөс нийлүүлсэн 200 болов махыг бид нар Улаастай хотод мөн одоо нийгмийн хамгийн эмзэг ядарсан 100 өрхөд шинжилгээ өмнө олгосон байгаа юм. Нийт дүнгээрээ Сант Маргац суманд үзүүлсэн тусламж маань 80 сая төгрөгийн тусламжийг бол ерөнхийдөө Сант Маргац суманд дангаар нь олгосон байна. Тэгэхээр мэдээж нөгөө өвлжилт нь хүндэрхэн ирэх эртнээс тодорхой байсан гэдэг ерөнхийдөө энэ өнгөрсөн өвлийг Сант Маргац сум нэлээд одоо зүдэрч гэж хэлэхээр даван туулж хавартаа залгасан байна. Одоогийн байдлаар нийт мас үргийнх нь 10% нь хорогдчихсон. Гэхдээ харьцангуйгаар бас тусламжийн маань ч гэдэг юм уу одоо тэр 66 тонн тижээлийн маань дээрэс нь нөгөө малчтыг өвс тижээл авахт нь дэм болгох зорилгоор олгосон махыг худалдаж аваад олгосон 13 сая төгрөг маань тодорхой хэмжээний мас үргийг онд минь авахт нь дэм болж ий гэж харж байгаа. Яг тэгэхээр зэрэгэлдээ сумдын хорогдлыг хараад үзэх юм бол ямар нэгэн тусламжинд хамрагдаг байгаа. Сумдыг харахад бол харьцангуйгаар эдний сум тэднэрээс дайруу бараг 50% арай одоо бага хорогдолтой явж байна л да. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд бид нар энэ Сант Маргац суманд ирж 100 малч одоо тусалд хамрагдсан нийт
21 малчин өрх дээр хяналт үнэлгээ хийлээ. Мөн төсөлд хамрагдаагүй ижил тооны малчин өрхөөр судалгаа авлаа. Амжиргааны хувьд бол мэдээж алслагдсан бүс нутгийн хувьд зах зээлийн одоо борлуулалт мал махаа борлуулах зах зээл байхгүй байна. Дээрээс нь болохоор тодорхой яг энэ үйлдвэрийн малыг, энэ төрлийн малыг ийм чиглэлээр үржүүлэх үйлчлийн бодлого алга. Энэ дээр бол бид нар Нүүбийн хүнсүдэн аж ахуйн байгууллагаас цаашдаа төр засагтайгаа хамтарч малчтын амжиргааг доктортой байлгах, амжиргааны их усүр болсон мал сүргийн зорилттой зах зээл чиглэсэн үйлчлийн зохистой зөв бодлогоор нь одоо дэмжих гэх мэтчлэнгийн ажил дээр бол хамтарч ажиллах нь ойлгомжтой боيو одоо туслана. Тэрнээсээ гадна энэ тусламжийн хүрээнд дээр бид нар малын эрүүл мэндийг хамгаалах тухай дээр малчтын суманд нь одоо тарилгын хашаа бас олгож байна. Хариуцлага халдвар үйлчлэлтийн хийх манцрыг олгож байна. Ямар ч байсан манай энэ жил төсөл хамрагдсан 5 сумын хувьд малын ангилалт тарилгын хашаатай болж байгаа. Дээрэс нь энэ санал маргацын сумын тухайд гэх юм бол Мерсикор олон улсын байгууллагаас мөн одоо тарилгын хашааг олгосон байсан. Ямар ч байсан энэ тэр одоо тодорхой хэмжээний бий болцсон хөрөнгөн дээр нь нэмэлт одоо тусламжийг л бас олгож ийн л гэсэн үг л дээ. Санал маргацын малчтад тусламж үзүүлсэн байна. Та энэ бас тэр тусламжийг авсан малчны нэг юм байна шүү дээ, тийм ээ. За тэр тусламжинд оруулсанд маш их баярлж байна. За тэрний хүчинд энэ жил малаасаа онд оруулсан. Хорогдлого оруулсан. Одоо төлөв хүлээж авах. Сая 10-аар тавьсан. Одоо энэ ургалаад яам маш гэж хэлж байна. Их баярлж байна. Тэгээ цааш одоо энэ үргэлжлүүлж явуул их сайн байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монголын үндэсний даатгагч Монгол даатгал. Сэрвэнгийн бэл буюу харганы хар чулуутад хаварж иж балаан төллүүлж байгаа Завхан аймгийн Отхон сумын малчин аймгийн алдар туяач Төмөн Үлзийн хотноос энэ сурвалжилгаан бэлтгэлээ. Газрын чийг сайтай ингэр эвэр газар болоод ч тэрүү юу юугүй борог түлхэн нялх ногоо өндийхэн. Агаар тэнгэр аятай болохоор эдний хотонд хүн малгүй тогтой. Гэрийн эзэгтэй чагцал матай хоёр үг солилоо. Танаа мал сайхан төлөвлөж байгаа юм байна. Хурах ишгчинж тойр сайхан гарч байгаа юм байна. Хаваржаантаа буугаад хэд хонч тий. За тэгээ танах ч одоо нүүх дуртай айл гэж түрүү ярьж байсан тий. Ер нь л нүүгээд байна тий. Нэг буудал дээр хэд хонох вэ ер нь? Нэг буудалтаар ер нь нэг сараас илүү хонохгүй. 100 бол ер нь зөвтөр нь олд гэл. Яа байдаг тийм ээ. Хичнээн одоо төл яг хүлээж авах таны хувьд одоо хичнээн дутуу байна. Одоо нэг 30% л төлөлж байна дөө. 400 гаруй баг төллөн. Төл хүлээж авахд ямар бэлтгэл хэрэгтэй байдгийг. Өвс унд ус сайтын газар. Тэгэл хороо бууцнаасгуулаад тэгэл өөрсний идэх уух ачгэл усан бэлтцсэн байж ахал. Аялалтай тийм ээ. Тий аяг шитгээ бэлтцсэн тэгэл. За энэ жил ихралантай юу танах нэр? Тэр олон гарсан. Хончгөл ихрэлсэн, ямаач ихрэлсэн. Тэр олонтой. Энэ жил сайхан үнэтэй сайхан өвөл болж өнгөрсөн. Төл малд бол ер нь орогдол юу алга. Цацгваас юм ээ тийм ээ. Өвчин ямар ч юм алга тий. Ер нь гарсан болгоно усч байна. Ер нь одоо мал болж илбэтэй мэдээж ирэх үйл сайхан юм тийм. Тий, мал жилбэтэй. Ер нь л ямаагаас агаал уурга чанд тий. Тий. За тэгээд одоо энэ одоо танах ч ингээд хургаа ер нь ихлээр тавьсан юм байна шиг хургаа тий. Шиг хурга барин гэрт оруулна гэж ер нь баг байхгүй тий манай. Шиг тий, ер нь л тэгэл асуурна л өсгөн тий. Ер нь тэгээд зэрлэг тий. Зэрлэг.
Энэ сайхан одоо богмал тогтоход үнэхээр одоо сайхан ингэр эвэр тэгээ ийм хадтай ийм сайхан нутгинда танаа нутг. Сайхан газар. Тийм ээ тийм богмал үнэхээр юу байдгийг тэргээ. Тий, богмал адуу малгүй ер нь тэгэл мал болгон тогтвортой сайхан. Тий, өвс ургамлаа намтартай. Бичээртэй ойрхон сайхан газар. Энэ хойд ингэр бол жинхэнэ ямааны нутг байна да. Ишиг. Тий, ишиг тоглоол байж энэ хоёр. Тэгэл алсуур нь ялгаад хаданд нь үлдээчдэг. Тэгэл оройны илүүлвэл. За одоо ингэ малайч хүй дээр ер нь хэдэн жил ажиллаж байна. Хэдэн настайгаас гарсан. То сургуулаа 6 төгсөж гараал. Тэгэл тэрнээс хойш л ер нь өдий хүртэл малаас. Ер нь төв яг хүүхдүүд суугаад өвлийн 3-4 сар хүүхдүүдээ харна. Тэгээ хэдэн хүүхдтэй вэ? 5 хүүхд. Хүүхдүүдээс малчин болж байна уу? Хүүхдүүдээс одоо том нь 12 төгсөөд малдаар гартлаа. Нэг жил тий мэднэн албаагаар ирсэн цэргийн албыг мал дээр гарахтаа дуртай юм уу? Дуртай. Манай 2 хүүхд малдаар гарах дуртай. Одоо 2 баган ч гэсэн бас мал л гэдэг сургууль руу нааша мал гэж тэмүүлж хараа хичээл сурлагандаа ер нь таарах болох юм биш. Тэгээд одоо удмын л малчин болсон юм байна. Заяан л малчин болсон юм байна тийм ээ. Тэгээ мал гэ малаа сайхан маллуулч малчиг болохгүй юм байхгүй. Хүн ер нь тэгэл ямар нэгэн ажлыг эзэмшээд хийгээл үргэлжлэн ажлынхаа үр дүнгууд зээл явж явал тэгэл болоо. Ямар мэрэгчлээ байх намаагүй те. Тийм мэрэгжил хамаахгүй. Одоо малчингүй мянган мэрэгжил хийцэл гэж байгаа юм. Мал хичээд малаа бараал малгүй болохыг байхгүй. Тийм малаан зөв сайхан бэлчээр үсийн тааруулаад цаг удиралтаа тааруулаад тэгэл салхуурахгүй сайхан явал мал чиглэл ижил тэгэл төлөө дагуулаа явахаар нэг олон болцсон юм шиг санагддаг шүү дээ тий. Олон болж байгаа үржиж байгаа юм. Тий үржиж байгаа юм. Тэгээ хамгийн сайхан үе ер нь малчин үнд хизээ байдгийг. Хаврын цаг байна уу? Төлөө хүлээж аваал тэгэл малынхаа ашиг шимийг ямаа малаас амнах, үнэ мал тоглох, гүү мал унаглах. Зуны дэлгэр зохицгүй сайлаа яхаал тэгэл. Их ч ажлын үе шүү тий. Ажилдгүй цаг гэж болоо хөдөө алга. Цагийн 4 өдрөлтөл тэгэл хөдөлж ажиллаж ийжил малынхаа ашиг шим үр дүн үзэж малаа өсгөж. Монголын баялаг үнэхээр л одоо мал юм да. Тэгээд зөндөөнд орж бас нь хэлсэн байдаг хил малгор тайхаа хатал Монгол аян гэж үнэхээр өнөө үг шүү тийм ээ. Тий. Мал бол одоо булгийн усал гэсэн үг. Тал бүрээрээ ашиг шимтэй буянгүй мал гэж байхгүй. Буян ундарч булгийн усыг оргилж идэг мал бол тэгэл. Борог өвсөн шаргалтах энэ нутагт адуу сайхан орж аймаг сумдаа хурдтай алдарт уяачиндан хавийн ирчүүд цуглаж морь малаа юулах адуугаан дэллэх ажлыг хамтран хийн. Нэг хүү ноторт бусд нь сургууль сурч байгаа гин. Тэд бүгд л уяач унаач болох тухай түмэн үлзий ярьж байсан. Эдний мал нь өнгөтэй төлн сэргэлэн сайхан боожиж байна. Адуун сүрэг сайхан оржээ. Энэ жил бас ууган төлөө авчихсан байгаа юу? Авчихсан байгаа. Хонь бол төлөөлж байгаа. Хонь бол одоо төлөлөөд 50% нь төлсөн 50% нь төлөлөөгүй байгаа. За сайхан адуутай айл юм байна. Одоо бас хурдтай байх уу та нар? Байгаа. Адуу хариулж яваа үнтэй уулзсан гэдэг бол бас л их бэлэгтэй сайхан хэрэг юм аа. Тэгээд ямархуу хаварж байгаа юм. Их сайхан л харагдаж байна. Ихэнх нутгны юм байна уу? Одоо өнтөө тархан орсон манай утхан сумын хэмжээнд л ер нь ерөнхийдөө их сайхан үйл болоо, сайхан хавар болоод одоо сайхан зуныг үүсгэх байх гэж бодож байгаа. Тий. Тэгээд хүү үеэр адуугаа хэмээд ингээд ирж байна. Ирж өгөх гэж байгаа. Ирж өгөх гэж явна тий. Ер нь их засундаг газар да. Одоо эн чинь ангаа нурууны ноёо хоригл очирвайн хайрхны одоо бэл нутг нь тийм ээ бэл хардлын хэмжээний засал орлоо гэхэд манай энд одын хард туруу тэгэл 20 сая засал орно шүү дээ. Тий. Тэгээд энэ жил бол нэг тиймэрхүү засвал орсон. Нэвтрүүлгийн хамтрагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүд аж ахуйн байгууллага.
Малчид маань төлөөн бүрэн бойжуулж нэг их ажлын ард гарах цаг ойрхон байна. Мянган жилийн хавар цасан дор яргүй зүудлэх цагаар Монгол хүн амжиргааны их үүсвэр малаан төллүүлж, цайгаан сүлж, гал шар уургийн дээжсээр өдий хүрсэн. Тэр уламжлалыг өдгөө хүртэл авч ирсэн малчин түмэндээ баярлаж байна. Цаст цагаан уулыг эзэг нэнхэн төрлөө бий. Цан хүрэг савсаж үүлс ороо хориголд, цасан манан бууж мүс болох халилд, царгаа хүйтэн өвл сарлагын бух тошсон. Цаст цагаан уулын нутаг, отхон сумын малчид нь өнгөлөг өөдрөг, мал сүргэн тариа будаа шиг өсөн үржиж байна.